Mystic Man. Сайн байцгаана уу? Намайг Эрдэнэ Чулуун гэдэг. Пастортайгаа анх танилцсан түүх гэх юм бол мэдээж гайхамшигтай тийм бурхны ивэл болсон тийм цагууд байсан. 2010 онд Есүс Христэд итгэжсэн. Есүс Христэд итгэхдээ одоогийн Магнастер, Нарастер хоёртойгоо маш тийм санамсаргүй байдлаар уулзсан гэхүү. Миний өөрийн чин хүсэл бол цэцэрлэгийн багш болох тийм хүсэлтэй байсан. Ер нь хүний төлөө үйлчлэж хүмүүнийг хайрлана гэдэг бол зөвхөн нэг хүний хийдэг ажил биш. Энэ бол ер нь олуулаа бүгдээрээ нэг сэтгэл, нэг санаатай байж хамтдаа хийдэг юм ажил юм байна гэдгийг ойлгож байгаа. Манай Магнастрын хувьд болохоор үлгэрлэх юм зөндөө байдаг. Тэгээд юмд их хариуцлагатай. Тэгээд нэг зүйлийг хийхдээ бас тийм нямба гэх юм уу те тэр зүйлийг хийхдээ гараасаа гаргаж нямба хийх тийм зүйлийг суралцмаар тийм зүйл байдаг. Тэгээд Нарастрын хувьд болохоор бусдыг яг хайрлж чаддаг. Тэгээд бусдын төлөө ингээ өөрөөсөө золиос гаргаж тэгээд өөрөөсөө тийм ямарваа нэгэн зүйлийг үйлдэлийг гаргаж тэгээд бусдын араас санаа тавьж тэгээд бусдыг хайраар хайрлж байгаа тэр зүйлийн бас суралцмаар. Би 2010 онд маш хүн дээр өвдсөн байгаа. Тэгээд тэр үед эмнэлэгт хөвтөж байгаа хавцад яасан бэ гэхэлэр тухайд би энэ хоёр үнийг нэг үлөө хоёр удаа л харсан байсан. Тэгээд над дээр хоёулаа эмнэлэг дээр гүйж ирээд юу идмээрээ нийтмээр байгаа маань авчирч өгье гэсэн чи яагаад ч юм ээж авдаа ирхэл зам шиг яг ийм юм гэлээсэн чи яг тэр хийснээр нь авчирч өгөөд тэгээд тэр үед харахтаа ямар сайн хүмүүс гэхээр ийм хүмүүс байдаг байна. Ямар хүмүүсүүд нь ингэтлээ их гүйдэг байна гэж маш их гайхажсэн. Надад жижигхэн Библийг авчирч өгөөд энийг сайн уншаарай. Энийг сайн унших юм бол чи чамайг эдгэж өгөх бурхан байгаа гэдгийг мэдэх болно гэж хэлээд тэгээд би яасан бэ гэхээр жижигхэн нөгөө Гедеоны Библийг бүр маш ихээр өдөр шөнөгүй уншаал. Тэгээд нэг мэдсэн чи яасан бэ гэхээр миний дотор маш их тийм хүч чадал орж ирээд намайг эдгэж өгөх бурхан байгаа юм байна. Тийм болохоор би өрдөөсөө л буцалтгүйгээр л энэ бурханд итгэе гэж шийдсэн. Тэгээд миний онш тогтоогдохгүй 6 сар бараг 7 сарын хугацаанд явхад би өрдөөс юм мэдээгүй маш их хэмжээгээр туураад тэгээ яасан бэ гэхэлэр 7 хоногийн дотор тэр Библийг уншсанаас хойш намайг эдгэж өгөх бурхан байгаа гэдэг үгийг сонссноос хойш өрдөөсөө 7 хоногийн дотор маш хурдцтайгаар би маань тэнхрээд айгүй хурдан эрүүлжээд тэгээд тэрч бүхэл бараг жил хэвцэн имлгээсээ 7 хоногийн дараа гарах жишээний. Тэгээд энээс болоод үнэхээр энэ бурхан байдаг юм байна. Тэгээд хүнд хэцүү үед намайг би тухайд юу гэж залбирчсан гэхэлэр үнэхээр та байдгийн бол намайг эдгээгээд өгөөч гэж гуйжсэн. Тэгэд яг энэ гуйлтыг минь сонсоод бурхан намайг эдгэж өгсөн учраас би яасан гэхэлэр Есүс Христээр ирэхээр болсон. Манай цуглааны бол ерөөсөө бүх хүмүүст бурхны хайрыг те боддоор үзүүлж таньж мэдүүлэхийг л гол зорилгоо чиглэлээ болгодог. Монгол улсын маань ирээдүй болсон одоо тэр хүүхэд залуучуудыг үнэхээр бурхнаас юмээ эзэн дотор эцэг эхээ хүндлэн үнэхээр бурхны ирөөсөн тэр ерөөл амлалтаар бэлхэн дүүрэн амьдраасаа гэж хүсдэг. Өмнө нь бол янз янзын тоглоом тоглож исэн. Энд ирээд үнэхээр гой бүх зүйлийг сурж исэн. Тэгээд найзтайгаа зөв харьцах, тэгээд багш нартайгаа зөв харьцах, ахмад хүнийг хүндлэх гэдэг. Миний хамгийн том хүсэл мөрөөдөл хүүхдүүд маань бүгдээрээ том болоод дэлхийг хөдөлгөж чадах тийм сүнсний хүчрэхэг удирдагч нар болохыг хүсдэг.